асуудалтай холбогдуулаад баяр зүг сайдаас асуумаар үл дээ. Энэхүү гишүүний санаа зовоод байгаа бол айгүй үнэлэлтэй байхгүй. Дөнгөж саяхан засгийн газар одоо нэг жилийн өмнө Зоос банкнд хичнээн миллиард төгрөгийн бонд босгоод санхүүжилт хийчихлээ шүү дээ. Тэрний барьцаа өнөөдөр байхгүй байгаа шүү дээ. Барьцааг нь болохоор цааш нь хувийн компанид өгсөн. Өөрөөсөө болохоор бид нар гэрээтэй энэ компани удаан хугацаагаар төлнө. Ингээд хувийн компанийг төсөө санхүүжүүлээд байх юм бол энэ банк чинь яг ийм хэдхэн компани санхүүжүүлээд дампуурч байна. Тийм учраас сая өнгөрсөн 7 хоног төсвийн банкны хорооны хурал хийгээд энэ 80 тэрбумын хувийн компани санхүүжүүлсэн энэ бондыг эргүүлэн төлөхсөн юм юу гарч байгаа шүү дээ. Шийдвэр. Энэ бол үнэхээр мохо булхаатай тийм гүйлгээ болцсон шүү дээ. Хоёрд би тэрвш тав гишүүн ариун гишүүн эднэр асуудал хөндсөн шүү дээ. Энэ жижиг дунд бизнесийг яагаад боломжийн хүүгээр санхүүжүүлж болохгүй юм бэ? Хөгжлийн банк. Тэгэхээр сайд бол одоо болохгүй гэж тайлбарлаад байна л дээ. Энэ арилжааны банк. Би бол болно гэж бодоод байна.